Тарууган тахлын тухай. Алс өөр байгалийн нэг хотод алдар гавьяа нодоо мартагдсан нэгэн хүний хөшөө байсансан. Квантуны армийг бут зохиж дэлхийн 2 дугаар дайн дуусаж байсан үед төмөр замын өртөөнөөс холгүй талбай дээр энэ хөшөө байсан санагдана. Гэхдээ хөшөө ихэд муудаж гаднах өнгөлгөөн саранпайлуугаа адил хууд суудсаар хууран унаж хитний цахиурд тохирох холц ихтэй хөхөлбөр тоосон суурь нийл гарчээ. Манайд ийм тоосох хийгээг уудсан тул худалдаачны эвдэрсэн дэлгүүр эсвэл иргэний дайны үед хаагдсан сүмийн туйраас авч хөшөөнд хэрэгэлсэн бололтой. Цементээр бичсэн жирийн орс нэр мөн л хууран унаж хөшөө нэргүй болжээ. Энэ хөшөө бараг иргэний дайны үеэс бий болсон юм. Би алс өөр байгалийн тэр хотод очиагүй уудсан тул одоо уг хөшөө байгаа эсхийг мэдэхгүй. Хөшөөг сая хүний амийг аварсны төлөө Орос орныг бэхжиж амжаагүй залуу зөвлөлт улсыг нүмрэн ирсэн нийтийн гамшигаас зайлуулсны төлөө тахал судлаач докторт зориулан босгожээ. Зарим нэг учир шалтгааны учир би докторын жинхэнэ нэрийг одоогоор хэлэхгүй. Цөмийг тоочих цаг арай болоогүй бололтой. Докторыг Александр Никитич Микулин гэж нэрлэе. Александр Никитич чухам ямар нөхцөл байдлын улмаас алс орнодод буцаж ирснийг түүний ойр шадар хүмүүсийн хинэнд санахгүй болжээ. Тэрбээр цөллөгийн хүмүүсээс гаралтай. Эцэг нь өнгөрсөн зууны эцсээр дундад Оросын бүхсэд бий болсон тариачдын бослоход оролцсон хэрэгээр Сибирьд цөлөгдөжээ. Микулинийхэн өргөн мөрний хөвөөнд нэрчин заваад хэмээх хотхонд амьдарч байлаа. 14 оны дайны өмнөхөн анагаах ухааны дээд сургуулийн төгсөх ангийн оюутан Александр Микулин диплом авч амжилтгүй цэрэгт явжээ. Оюутны өвмөнд оролцож цөлөгдөх аюул тулгараад байсан түүнийг хялбар салсан тооцож байлаа. Түүний тэр үеийн гэрэл зураг гэр бүлийн альбомд хадгалагдаж үлджээ. Төрөөч цолтой, гарн болттой 30 хэргэм насны залуухан ир зураг авахуулахад зориулсан дуураймал хайс түшин суужээ. Эрүүл гараараа сэрлэмийн бариул барьж өвдөг дээр амалгаагаа тавьж нүүрэнд нь бодлогошронгүй зоримог байдалд одорч цогтой нүдээр ширтжээ. Хүмүүсийн ярилцахыг сонсвол тэрбээр Германы дайны дараа Сергей Лазогийн отрядад барьцаанчилж Колчак барон өнгөр нь Японы интервент хийхэнтэй тулдаж явжээ. Нэг үе багшийн ажиллаж хийж тэгээд өөрийн мэргэжлэр ажиллах болжээ. Яг тэр үед л хамаг хэрэг гарчээ. Александр Никитич найдвартай хамгаалтын дор хотоос зайдуухан орших өндөр хашаан дотор Тарууган тахлын станцын даргаар ажиллаж байв. Эмч нар тахлын идэвхтэй вакциныг шилэн колбоод хадгалах бөгөөд халдвар тараагч янз бүрийн мэрэгч амьтад дээр туршилт хийдэг байж. Нэн чанга хамгаалт бүхий 2 дахь хашааны голд лаборатори байрладаг ажээ. Эмч нар 7 хоногоор ээлжлэн ажиллаж дараа нь хөлийн хорионд орсны эцэст сая гэртээ харьдаг байв. Лабораторид 2 давхар харуул дамжаа орох бөгөөд гадаад ертөнцтэй гагцхүү утсаар харилцсан. Өвлийн хүйтэн чангарч шинэ жил ойртож байсангүй. Сайн дурын хорионд 3 их эмч лаборант галч цэвэрлэгч зургуул ордог байв. Ажил тараад үдэш оройн цагаар кают компани гэж шоглон нэрлэдэг давчхан ганцхан цугларч хандлугай адил Сибирийн агтай цай ууж яриах өрөө дэлгэн шинэ жилийг хүснэ. Харин тэд нэр шинэ жилийг зүм үзэж чадсангүй. Нэг орой дуугүй бүрэг цэвэрлэгч эмэгтэй бие модов. Ханаа түрээ үз гэж бодоод бүгд анзаарсангүй. Гагцхүү Александр Никитич түүнийг тусгаарлан өөрөө халууныг нь хэмжиж үсгэхэд онц юмгүй байсан авч өглөө болоход үе амар ханиалгаж бие нэгсүүлдэж халуун нь нэгсэж ялангуяа цустай цэр гарч Тарууган тахлын шинж тэмдэг илэрлээ. Александр Никитич сандран өрөөнөөс гарч кают компани үүдэн зогсон нам дуугаар хэлсэн нь нөхдөө 50 байцгаа. Пастерола пистис гарцаагүй мөн боллоо. Даруй нэг үрчилсэн хорионд орцгоо. Өвчтнийг би асарна. Надтай ямар нэг холбоо байж болохгүй. Халуунаа 2 цаг тутам үзцгээ. Лаборант хүүхэн чамархаага урууныхаа үзүүрээр чимэглэн байд сонсов. Царай найсандаа цайжээ. Александр Никитич та хэрэггүй би асрах ёстой. Үг дууг тушаал биелүүл гэж Микулин үгийг нь таслан ширүүн хэлснээр хартсан зөөлөрч. Елена Викторовна танд баярлалаа. Би анхнаасаа өвчтөнтэй хамт байсан болохоор надад алдах юмгүй гэв. Тэрбээр өрөвдөж гунигтай нэмсгэлдээд тасалгаанд орж хотын эрүүлийг хамгаалах хэлтс рүү уцтав. Эриксоны ханы утсыг удтал эргүүлсний эцэст утасны нөгөө үзүүрт танил сайхан дуу сонсдов.
За нөхөр Микүлэн цөм сайн мэдстэй. Шинэ жилээ ухтаж байна уу? Манай энд гайд айраад муухан байна. Юу болов вэ? Станцад пастерула пистес гарлаа. Асрагч эмэгтэй өвчлсөн. Чи юу хэлнэ вэ? Пастерула пистес? Юу болох нь вэ? Тийм ээ, энэ үнэн. Мужийн хороонд мэдгдээрээ яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй байна. Хотод хөл хорж урдчлан сэргийлэхгүй бол пастерула пистес мужийг хамарч магадгүй. Александр Никитич хэн нэг хүн сонсож магадгүй гэж тахлыг латин нэр томьёогоор нэрлэн ярив. Гэвч чи оншиндоо итгэж байна уу? Тийм ээ, хүлээж бай. Бурхны авралаар ганц тохиоллоор өнгөрч магад гэж Микүлэн яриагаад өгсгөв. Гэвч ганц тохиоллоор өнгөрсөнгүй. Өвчтний байдал улам одов. Хаанаас халдвар аав гэж Александр Никитич шаналан бодно. Өвчтнөөс асуухад мэдэхгүй гэсэн хариу сонстов. Асрагч эмэгтэй маргааш оройн нас барлаа. Нас барахынхаа өмнөхөн Александр Никитичийг дууджээ. Дээрээс нь тонгоосонд дөнгөж дуултахаар намуухан ярьсан нь. Нөхөр Микүлэн, би минь муу байна. Тэсгүүн бололтой. Би энэ халдварыг гүйцэд шатаагаагүй юм. Бурхныг бодож намааг өршөөгөөрэй. Ямар халдвар гэд Микүлэн халаад өмсөж хаалтаар амаас айдар таглан өмнө зогссов. Шилэн савтай. Александр Никитич, таны өмнө гэмээ хүлээе. Үннээ эхлэхээс айсан юм. Бид жижүүрт гарсны маргааш өдөр болсон хэрэг цэвэрлэгээ хийж аль болохоор сайн цэвэрлэхийг хичээж байтал хамцуугаараа шилэн сав татаж хагалсан. Би альчуур арчаад бишинт хийсэн. Таныг сандрахыг бодоогүй юм. Микүлэн хэртгэхийн савыг нь яасан гэв. Савыг нь мөн бишинт хийсэн. Хагарсан бүх шилийг нэг бүрчлэн түүсэн. Нян халаад дээр тогтсон байж болох юм. Гайгүй үзгэж бодоод хаях ухаан орсонгүй. Микүлэн хотын эрүүлэг хамгаалах хэлтс рүү дахин утастлаа. Одоо дахал судлалын станцтай шууд утсан харилцаа тогтоож 24 цагаар харилцаурын дэргэд жижүүр тавин ажиллаулжээ. Өвчтөн нас барлаа. Бусад хүмүүс халуураагүй байна. Би юу? Би бас халуунгүй. Баярлалаа танд. Төгшөөрт өдрүүд эхэллээ. Пастерула пистес тоглоомын эд биш. Хүмүүсийг өмүүлж сандраахгүй тулд аимшигт өвчний нэрийг Москва руу явуулсан шифрлсэн цахилгаанд утсанд хүртэл хүн болгоны үл ойлгох латин нэрээр бичжээ. Харин эмнэлгийн хүмүүс үүний юу болохыг мэдэх бөгөөд Юстинова дундад зууны ихэнх үед тахал 50 жил үргэлжилж 100 сая хүний амь насанд хүрчээ. Бас нэлээд хэдэн зууны дараа таргуун тахал Европын хүн амын 4/1-ийг авсанд хийжээ. Гэтэл өр байгалийн таргуун тахал эсэргүүцэх эрдэм шинжилгээний станцад пастерула пистес гарах нь. Өр байгалийн бүх өртөөнүүдэд нууц хөл хорилт зарлаж төмөр замын билет худалдахгүй болов. Хотод вокзал хаагдаж суудлын галт хэрэг зогсол гөөнгөрнө. Тахал тархвал голомтыг нь хаах тусгаарлах зорилгоор зэргүүдийг бэлэн байлгаж байлаа. Юу болохыг хүн бүхэн төгшин хүлээн. Тахал эсэргүүцэх станцаас мөн хүлээж байлаа. Станцыг бүрэн зэвсгээсэн цэргүүд сумны тусгал хүрэх зайд бүслэн хүрээлж юу ч үл ойртуулна. Александр Никитич нас барсан асрагч эмэгтэй биеийг өөрөө гаргаж тусгай байшинд оруулж тавиад цагаан өмөргөөр бүтээв. Энд хүүрийг шатаана. Далд үе дуусах ойртож байлаа. Хүн бүхэн халуунгүй, би сайн байв. Александр Никитич бараг санаа зовхоо болжээ. Бас нэгэн өдөр өнгөрөхөд тахал судлаач докторын бие бага зэрэг суларч толгоо өвдсөнд халуунаа үзвэл халуунтай байлаа. Энэ бол пастерула пистесээр өвчлсөний аимшигт шинж тэмдэг. Өвчин түргэн газар авлаа. Хахаж цацсан ханиалгаснаас цээж нь хөндөрлөв. Доктор утсаа авлаа. Бүх юм хэвэн байх шиг бололтой гэж ханиалахгүй хичээж бие баран гэлээд далд үе дууссан. Ганцхан би өвчлсөн. Одоо хариуцгал хийх нь чухал. Манай гэр орныг харж хандахыг гуй. Эхнэрийг совлын газарт явуулсан ч болно. Совлуулах шаардлагатай байгаа юм. Тэр миний хувь заяаг аль болох хожуу мэдээсээ билээ. Баяртай гэд Александр Никитич хариу хүлээлгүй харилцуурыг өлгөв. Ханиалгаж сул дорой ухаа үзүүлэхээс айжээ. Маш их хатан зоригтой байх хэрэгтэй байв. Доктор Елена Викторовнаг тасалгааныхаа үдэнд дуудав. Сэрч дааван болтын цаанаас дуун бөглөө сонсогдно. Маргааш хин нэгэн чинь халуурч эхлэхгүй бол хот руу уцтаж тахлын аюул зогслоо гэж мэдэгд.
Бид чадлынхаа хэрээр ажиллав. Утсан харилцуурыг хариуцахаа мартууцай. Юу болсныг эхнэрт битгий хэлээрэй. Баяртай. Доктор залуу эмэгтэй өөрлөө нухас хийхийг хараад дохиогоор анхааруулж хаалгаа хаалаа. Маргааш болоход амьд байхгүйгээ мэдэж байлаа. Цагаан нүмерг өдрөөд дахал судлах станцын хашаан дотор гарлаа. Амьд үлдсэн хүмүүс мөсцсөн цонхоор Александр Никитичийг харж байлаа. Тэр шүд 100 төсвөрлөж сулдаж дороотсноо хэнд ч мэдэгдэхээргүй. Яг л буудуулахаар тугдж явсан шиг үхлийн зүг алгуурхан алхна. Дэгхэд зогтож амтсан. Одоо зогтох газар алга. Хүүрийн байшинг чиглэн алхав. Модон вандан дээр өөр бусдыг биедээ хүрэхээс болгоомжилж толгоогоо цагаан нүмергөөр бүтээн хэвтэв. Ийхүү бусдын төлөө санаа тавьсаар нас барлаа. Ийхүү үр байгалийн нэгэн хотод болсон гайхамшигаас олон хүний амийг аварсан хүний нэргүй хөшөө одоо байсаар байж ч магадгүй. Хэрв хүн ингэж үхэж чаддагсан бол юутай ам би хайргүй амьдрах ёстой байв хэмээн би бодлоо. Би доктор Александр Микулинийг нас барснаас хойш олон жилийн дараа түүний дэвтэр, тэмдэглэл, цуглуулсан сонины хайчилбаруудыг уншлаа. Александр Никитичийн ганц өөрөө л тайлж чадах нууц үсгээр бичсэн зарим нэг тэмдэглэлийг би уншиж чадсангүй. Зарим тэмдэглэл нь хэдхэн мөрөнд багтсан богино байхад зарим нь дэлгэрэнгүй байлаа. Чухам ямар нөхцөлд хаана байснаас бүх юм хамаарах ажээ. Би энд Микулины тэмдэглэлээс нэлээд хожим өгүүлэх үйл явдалтай холбогдох тэр хэсгийг авлаа.